За цагаан будаан туртаа ерөнхийдөө хоол ундандаа бас ингэж хэрэгэлдэг хүмүүс байвал яг энэ лайк дараа түлдээчих. За яг одоо миний цусндах сахар хэмжээ бол 4.7 ммл байна. Тэгээд яг одоо энд харагдаж байгаа 150 г одоо агшаасан будаа иж байгаа. За бид нар дунджаар нэг солонгос хоолн ч юм уу гадуур хоолнд ороход бол нэг иймэрхүү будааг босод одоо хоол хүнстэй холиод идчихэж байгаа. За гэртээ ч гэсэн нэг 5 одоо хоол идэхтэй бол нэг ойролцоогоор ийм одоо хэмжээтэй будааг бол иддэг юм байна. За тэгээд энийг мэдээж би идэн. Тэгээд дунджаар нэг 2 цагийн дараа миний цусндах сахар хэмжээ хэр өндөр болохыг бүгдээрээ тэндээс харъя. Энэ бас мэдээж энийг битгий ид гэж байгаа юм шээ. Бүгдээрээ туршаад сайхан үзчихээ цусндах сахар хэмжээн дээр ямар одоо савлгаа үүсгдэг юм бэ гэдгийг үзье. Тэгээд мэдээж нөө цовын дээр ярьсан шиг өглөө идвэл зүгээр юм уу, өдөр идвэл зүгээр юм уу, орой идвэл зүгээр юм уу гэдгийг нь бас энэ дээр хэлж өгөх юм бол та бүхэнд илүү гоё ойлгомжтой байх бах. Мэдээж будаатай хоолнд дургу өнгөж бараг л байхгүй. Би ядсан будаа гэж идэх туртаа тэгээд цусндах сахар хэмжээгээ яаж өсгөх байгааг нь бодитоор харчвал тэндээс бас их гоё одоо дүгнэлт гарах гэдэг. Тэгээд бүгдээрээ энийг хийдээд 2 цагийн дараа эргээд болчихсон. За будаа тэгээс өмнө миний цусндах сахар хэмжээ хамгийн доод утгандаа бол 4.7 ммл байна. За ингээд цаг гарны дараа бол хамгийн дээд хэмжээнд бол 8 ммл хүрлээ. За дунджаар бол 3.3 ммл бол өсч байна. За би кола ундаан дээр 300 мл кола ундаан дээр туршлагад яг энтэй адилхан 3.3 ммл бол өссөн. Тодорхой хэмжээнд бол цусндах сахар хэмжээгээс өндөрсгдөх хүнсэндээ ордог юм байна. Тэгэхээр бид нар өглөө юм уу өдрийн цайн дээр илүү сайн хэрэглүүл зүгээр юм байна. За орой бол хит их хэрэглээд хэрэггүй. Орой бол тодорхой хэмжээнд бага хэмжээгээр хэрэглэдэг юм уу эсвэл бор будаа өөр будаатаас хольж хэрэглүүл зүгээр юм байна.